Зүрхний холбоо нэвтрүүлгийн хамгийн анхны азтан 2013 оны 6 дугаар сарын 23-нд Солонгос улсад Үүжинбүү хотноо монголчуудын 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа. Дэмж хотоос наадмаас тодорсон энэ хамгийн анхны азтан Солонгос улсад Монгол улсаас Солонгос улсад зуугаа элчин сайдын яамны элчин зөвлөх ноён Бат Эрдэнэ тодруулсан байгаа. Бат Эрдэнэ зөвлөхийн элчин зөвлөхийн тодруулснаар тэр азтан бол Дархан хотод амьдран суугаа аавда Сүхбаатар аавтайгаа уулзаж Солонгос улсад уулзах учрах хүсэлт тэр захидлыг илгээсэн Золзоо охин байсан юм аа. Тэгээд бид өхөн Золзоо охиныхон тэр хүслийг биелүүлж одоо Дархан уул аймагт Дархан хотод аавын нэрээс оож байна. За юуны өмнө энэ өдрийн минь төргийа. За сайн байна уу? Сайн явж Сайхан тусцааж байна уу? Сайхан тусцааж байна уу? За ямар ч байсан азтан болсон баяр хүргэе. За баярлалаа. Бид ч хүн бүр их баяртай байна. Баяртай байна. За тэгээд өөртөө эхлээд танилцуулахгүй. За сайн байцгаана уу? Ингээд надад Сүхбаатар гэдгээ. Ингээд Дархан хотод 13 дугаар багийн иргэн байна ингээд. Энэ удаа ингээд манай гэрт бас ингээд телевиз болон мөн Капитал банк мөн G-Mobile болон ёо Country Voyage гэдэг энэ байгууллагын ивент итгэгдсэн одоо энэ зүрхний холбоо гэдэг энэ нэвтрүүлгийн үйл ажиллагааг үнэхээр талархаж байна. Тэгээ нэр үнэхээр ийм ажил зохион байгуулж байгаа. Энийг ивент тэгж байгаа энэ байгууллагуудаа үнэхээр та нар сайхан ажил хийж байгаа шүү. Энэ сайхан ажлын чинь талуу олон хүмүүсийн сайхан нэрэг байгаа шүү. Та нарын ажил үргэлж дэвжих болно. Яг тэгэхээр ийм олон хүн баярлуулж байна те. Тэгээ баярлахтаа чи сэтгэлээсээ баярлж байгаа баяр байгаа хгүй энэ чинь. Тэгээд урд өмнө тийм азтан энэ гэж юм тодорч би дав ингээд сугалдаг байсан. Нэг харандаа бадруулах нь лавдаг таваарч байсан шүү дээ. Тэгээд одоо бүр охин маань те ингээд ийм том азтан чинь бас хүний амьдрал тэр болгон тохиолдоод байхгүй шүү дээ те. Тэгээд ийм азтан баснд нэг баярлж байна. Тэгээд чиг сэтгэлээсээ талархаж байна. Баярлалаа. Дүүгийн аз заяа байна. Дүүгийн суглаа сугалсан итгэж өгөхгүй. Өөрөөсөө нэрээ. Энд чинь ээж дээр л уйлал мэлэмрэл байсан. Тэгэл аав тийсэн аав тэгэл бас дотроо баяртай л байгаа л та. Тэгээд ил нөгөө илэрхийлэхгүй. Тэгэл дотроо ээж дээр чинь нэгээр чинь дэвж өгсөө хоёлаа. Тэгээд та бүгдээс маш их баярлалаа. Цэнгэл жаргалын амтан думбад би нутгаан ямар мартсан ч биштэй. Цэцгэн хүртэл өндөө хүлээсэн цэжний нутгаа зүүдэлж явандаа би ээжээсээ хүн ахаад мэдлэх гэж энэ л хорвоо залбирсан ч биштэй. Аваасаа илүү ажлал болох гэж алаг дэлхийг туудсан ч биштэй би. Салхин хүртэл үнсээ би ухтаа сайхан Монголд очидоо байц сэтгэлээ чилээж хүүгээ хүлээсэн сэмэрсэн ичидээ төргин очидоо сайхан хүртэл үнсээ би ухтаа сайхан Монголд очидоо байц сэтгэлээ чилээж хүүгээ хүлээсэн сэмэрсэн ичидээ төргин очидоо сайхан Монголоо санаад ирлээ. Тэгэхээр зүрхний холбоо нэвтрүүлгийн хамт олон бид манай зүрхний холбоо төслийн анхны дугаарыг хацтангуудаараа уулзаж очирч сонсогдлыг сонсож өгч байгаа. Тэгэхээр эхний азтангийн хоёр азтанг бол бид хүн Солонгос улсад 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Солонгос улсын Үүжинбүү хотод болсон Дэмж хотоос наадам гэж 6 туудаага зохиогч байгаа монголчуудын наадмаас тодорсон азтан Бат Эрдэнэ ээждээ захидлагдсан байгаа.
тэгээд ээжтэйгээ Солонгос улсад уулзах учир хөсөлтэй байна гэж. Тэгээ тэр хүсэл нь биелж одоо азтан болсон. Тэгэхээр баг төрөглийнхаа ээж мөнх цэцэгтэй уулзж байна. Танд одоо ямар ч байсан баяр хүргэе. За баярлалаа. Азтан болсон бай. Тийм ээ, та бүхний хэлснээр би хэлэхэд дууссан л да. Тэгээд айгүйх баярлсан. Хүмүүс Солонгост ажиллаж амьдрал 6 жил болж байна. Энэ хугацаанд бид нар уцаар ярих тийм л боломж байсан. Харин танаа хамт олонны зүгээс явсан цуглаанд олцоод миний хүү их азтай. Тэгээд ээж нь одоо удахгүй хүүтэйгээ яг биеэр авчиж уулзах гэж байна. Энэ маш том завшаа. Солонгос явснаас хойш юу хөтөг бол? Уулзаагүй. 9 онд өөрөө нэг сарын хугацаатай ирж амарсан Монголд. Тэгтэл гэртэл уулзсан. Соноо хаш. Тэг уулзаагүй. Тэг уцаар л ярьдаг. Тэгээ томоо залуу болсон байл шүү дээ ажил хөдөлмөр. Тийм шүү дээ. Миний үеж их сэргэлэн. Одоо хооронд одоо дүүдээ аа болоод ээжтэй одоо нэгсэнд хань болоо л л та. Тэг ээжтэй хоёрыг авч явж байгаа амьдралд их л ачаа өгч явахндээ. Тийм хүүдээ их бэрэлж явдаг. Энэ анх азтан болсон сэтгэлийг сонсоод ерөөсөө хүүгээ хэлэхэд нь за миний хөөс даацтай болж миний хөө сайн хүүгээл тэгсэн өчигдөр ерөөсө танаа хамт олон хэлсэн та азтан болсон штэ гэлсэн чигээр сэтгэл гэгэлцээ тогтохгүйсэн штэ. Тэгээ урчин ойр хүрээгүй. Тэгээ өглөө 5 цаг болж 5 хүртэл ингээл юм янзлал тэгэл байж байгаа 6 гээл наашаа гараад ирсэн. Хүүгээ ээж маш их санаж байгаа шүү. Дандаа сандаг хүүгээ. Ээжийн хүүгээ санаад хүмүүс уцаар яриасаа гэхэл мэдсэн юм шиг хүмүүс уцаар ярьдгийг. Тэгэл жахан хүүтэйгээ ярьж яаж байгаа л тэгэл нөгөө цаанаасаа хугацаатай цагтаа юутай утсан чинь тэгэл за ээж нь хүүтэй хайртай шүү гэл тэгэл би хол нутагт нөхөө бие одож ороод гэж хүүтэй үргэлжил цагтээ шүү дээ. Би нэг жахан илаар байгаа юм. Тийм би нэг жахан даралт ихтэй. Тэгээ ер нь л хөвчих гээл идэгий. Тэгээ хүүгийнхаа буйнд яг хоёр хүүгийнхаа буйнд тэгэл миний хүүчин зөндөө ийм тан тэгэл бол зөндөө юм нааш нь цааш нь болгож бүтээгээл идэх мөнгө дөрвөх явуулна. Тэгэл хүүгээс өргөдөөл юм уу. Тэгээ хүүгийнхаа буйнд өнөөдөр үдий зэрэгтэл явж байна да. Уншин бол юу гэж хэлж байгаа? Йоо одоо нэг тэр зүрх томрсон гэдэг. Тэгээд бас нэг давхар юм нэг бамбаа олчрахаа хавсарсан гэдэг. Тэгээд яг бамбаа олчраханаас даралт нэгсээд амуу зүрхнээсээ даралт нэгсээд амуу тэрийг тогтоож чадахгүй. Тэгээд одоо энийг бас нэг энэ сайхан завшааныг ашиглаад тэр өндөр хөгжилтэй эмч мэрэгчлэлтэнгүүдээр очиж онцлогоо хийлгээд бас зах цухаас нь өвчнөөхөө оншиг гаргаж байгаадаа их баяртай байна да. Ерөнхий ивент гэсэн Капитал банкны хамт олонд G-Mobile-ийн хамт олонд Country Voyage-ийн хамт олонд за бүгдэнд нь маш их баярлалаа. Таарынхаа буйнд хилэндээ салгаад бас төрсөн хүүтэйгээ очиж уулзаад тэр хол орнд миний хүү ямар хөө хайж төрж яаж амьдч хичнээн том болсныг харах гэж байгаа. Маш их баяртай. Хамт олонд нь бүгдэнд нь маш их баярлалаа. За өстэй баярлалаа. Ичнаруу миний хүү одоо имэн ингээд яваад очих нь байна штэ. Энэ сайхан буянтай өрийнхаа буянаар энэ сайхан за тэгээ холбогдох хаа миний хөө тэгээд энэ усуд маань одоо энэ азтантайгаа уулзаад явж байгаа юм тэгээд ихлээд ихтэй нь уулзж байна. Тэгээд орж ирээд манад орж ирээд байж байна. Тэгээд тэгэнгүүт миний хүү ярьлаа. Баярлалаа Ичнарва алимаа. Ёстой энэ бол ховорхон тохиолдлоо тий. Суглаа гэдэг чинь тий үнэхээр энэ Капитал банк энэ G-Mobile тэгээд энэ ТV9-ийн хамт олонд маш их баярлалаа тий. Бурхнаа Ичнарва баярлалаа имэн баярлалаа миний хөө. За баяртай. Би Нацаг Дээржийн өөрийн туяа Уугуул нутаг маань бол Улаанбаатар хотоо 1-р төргөд төрсэн. Октябрийн оройн гэж яхад би одоо тэнд 26 жил нэг байгууллагатай эмнэлэгт одоо барай засал совилогч, дасгалжуулагч энэ бүх ажлыг хийж байгаа тэтгэвртэй гарсан 4-5
5 гэхээр бид итгэлтэй гарсан байна. Яста баярлалаа. Одоо хүн чинь эрүүл бол одоо аз жаргалтай хүн эрүүл байж хахад ер нь урт наслан сайн сайхан бүхэл юмыг одоо сайхан үзэн харна. Аюун ухаан саруул байна. Яста тэр юу лээ? Country Voyage компанида яста их баярлалаа. Ингээд бүх шинжилгээг одоо яста толгойн орооноос эхлээд л хөлийн 5 хүртэл шинжилгээ авах гэж байгаад их баярлалаа. Би одоо маш их баярлалаа да. Их аз тохиосонд ястай их баярлалаа. Одоо ийм сайхан тохиолж байхад би одоо ямар яг бас жоохон баярлалаа. Одоо соолоо зангирч байна. Бас би нөлс ундмааргүй байна. Их баярлалаа. Баярлалаа миний уртналтуудaan жаргаар миний эцгийн буян хэсэг аавын минь буян хэсэг ингээд хүн охин одоо алцаад явах гэж дээ. Төрийн минь буян Хүмүүлний гişиг хэдэн твийн гişиг 5 твийн дагшин орны шөөжин сахиус гэж нэг сайдвардын да. Капитал банк. Капитал банкийн хамт олонны маш их баярлж байна хамт олон. Жимабилийн хамт олон. Жимабилийн хамт олон маш их баярлж байна танд. Country Voyage. За. Энэ компани хамт олонд маш их баярлалаа. Их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Сайн сайхан урд насалж удаан жаргаж төмөндөө нэртэй төрдөө нэртэй төмөндөө хүнжтэй сайн сайхан явахыг хүсье. Та нэг гэр бүл ба бүх улсууд одоо тэр банкны чинь та нарт бүгд чинь сайн сайхан гэр бүлийн урд удаан болохыг ирэл тавья. Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Тэр үйлдгээр болох болтугай. Насал 6 саасан тэгээ. За тэгээ. Тэгээ яа тэгээ. За тэгээ миний хөөсөн бас урт наслж удаан жаргаараа. Капитал банкын мэдтгсэн байлээ би өөрөө ч яриан сонсч байсан. Жимабил байлээ. Country Voyage-га ерөөсөн би хийж чадахгүй нуушлаарай. Тэр одоо өстой агуу байна одоо миний би өөр алтан гэр сэтгэвчийг дуурайхад толгоон орооноос хөлийн 5 өрл шинжилгээнд орно, шутгаан шинжилгээнд орно гэсэн. Би бүр тэрэн дээр ёстой хийнээсээ баярлсан. Бүр надаас биднээс азтан 5-аас илүү манай сэтгүүлч алтан гэрд мэн сэтгэлэн тогтож байсан. Ёстой гоё харагдсан. Баярлалаа алтан гэр сэтгүүлчтэй. За сайн байна уу та? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За, наслэгч мөн үү? За, танд баяр хүргэе. Баярлалаа. Зүрхний холбооны нэвтрүүлгээс явж байгаа маа. Тэгээд аюун гэрлийн алтан сүх гэж танаа үү? Тий. Манай дөрөвт байна. За. Тэгээд хацтай болсон биз? За баяр хүргэе. Тана тэдээс бас баяр хүргэе. Баярлалаа. За. Хацтай болсноогоо хизээ сонссон. Би зурагтаарч сонсон уцаар хүмүүс ярьсан надад. Миний утсан нэг юу яасан байлаа. Тэр утсан дугаар ихсэн шиг байл. Тэгээд надад 2-3 хүн ярьсан. Тэгээд би бүр гайхаад яасан шүү дээ. Энэ азтан болсноогоо мэдээд ер нь хэр сандрав ер нь хэр ихтгэлтэй вэ? Сандарсан шүү. Итгэлгүй байсан. Итгэсэнгүй би гайхсан. Ямар болж байгаа юм болов. Тэгээд гайхсан чи харин тэгээд дараа нь тэр яасан. Одоо тэгээ сэтгэл хэв тогтчих. Яг сэтгэл өндөрлөн баяртай байна. Ийм бол капитал багш шүтгэл гэсэн бүрэг. Тэдний тэр хамт олондоо баярлж байна. Та нарт ч гэсэн их баярлалаа. Тэгээс тэгээд тэндээс миний нэрийг юу яасан сонгосон. Баярлж байна. Танаа хүүтэн захиа өчөөл тэгэл та азтан бол. Азтан бол та тэг баяр. Түүдээ их баярлж байна. За тэгээ хамтдаа тэгээд баяр наадмын дараахан Солонгос явах нэ. Тийм байна. Баярлалаа. За бэлтгэлээ сайн бацааж өгөөрэй. За.